Тэгж одоо анхны болох шинэ хүүхдүүдгээд үнэтэй сайхан одоо ингээд хүүхдүүд том болохын хэрээр бас хариуцлага айгүй их нэмэгдэж байна. Хүүхдүүдэд ямар хүн болгох, хэн байлгах, ирээдүйд яах гэд ирээдүйн амьдралд нь санаа зовох гэд. Тэгэхээр нэг талдаа айгүй байх мэдээ сайхан амьдралаа утгах учраас нөгөө талдаа бас хариуцлага үүрэг. Манай охин 2008 онд төрж байсан. Яг Олимпийн үеэр бас болж исэн. 2008 онд монголчууд бас 2-2 Олимпийн шинэ амрахтаа болоод олон баяр одоо давхцсан одоо сайхан жил үед одоо охинтой болж одоо магнаага агарлал баярлж исэн. Аав хүний хувьд хүүхдүүдтэй ямар үгийг дайж илүү их цагтдаг вэ? Би хүүхдүүдийн мөрөөдөлтэй хүн болох гэж л зорж байна. Загч байна. Өөрийн гэсэн мөрөөдөлтөд өөрийгөө дань мэдсэн хүүхдүүд өсөхийг хичээж байгаа. Мэдээж аав болно гэдэг айгүй том хариуцлага. Манай нийгэмд аавынхаа одоо асуудлаас гэх юм уу бултад зүгтж байгаа нийгмийн маш олон дүр зургууд байна. Маш олон хүүхдүүд аавгүй өсөж байгаа нийгэм дарамтлалт. Тэгээ аав байна гэдэг ухамсарлыг одоо залуу ирээдүйд аав болох ч байгаа хүүхдүүд залуучууд хандаж хэлэхэд аавынхаа үүрэг хариуцлагыг ихлээр хамгийн сайн ухамсарлах хэрэгтэй шүү. Нэг эмэгтэйтэй үерхээ салах биш. Тэрнээс цаана миний үр хүүхэд гэдэг зүйлийг ямар хайраар өсгөх үү гэдэг тэр хүний хамгийн том хариуцлага. Тэгээ тэрийгэ бодож ойч маш зөв шийдвэр гаргаараа болцсон залуу аавуудаа одоо хүүхэдтэй мөрөөдөлтөй зоригтой хүн болгож өсгөрөө л гэж хэлээ та.